Монгол улсын эмзэн зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн багш бол одоо эмзэн зүйн ухааны доктор профессор Доржуулын инх жаргал мөнөөс мөн инх жаргалыг би тус сургуульд одоо эмзэн зүйн шинжилгээ ухааны их сургуульд орсон үеэс нь өдөө хүртэл сайн мэднэ. Докторийн зэрэгээ Оросын холбооны улсад хамгаалсан одоо 30-аад жил эмзэн зүйч одоо эмийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Зөвхөн багш төдийгүй гарамгай судлаач хүн байгаа. Монгол эмийн ургамлаар баялаг ургам билээ. Уламжлалт дангаа ухаанд хэрэгжилж байсан ургамал бол маш их байдаг. Энийг судлахад их чухал хувь нэмрээ оруулж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр олон эрдэмтэн бэлтгэсэн Монголын урдаан барих судлаач эмзэн салбарын эрдэмтэн гэдгийг би сайн мэднэ. Одоо зөвхөн судалгаа эмзүүч бэлтгэж байгаагүй. Манай инх жаргал бол өнөө үед өндөр тавигдж байгаа эмийн чанарыг сайжруулах талаар цоцолтгүй ажиллаж өөрийнхөө хөдөлмөрийг зарцуулж байна. Өнөө үед эмийн чанарын талаар ард түмэн их зүйл ярьж байна. Эм бол чухал одоо хүнийг ангаадаг зүйлээ. Тэр бол өндөр чанартай байж эмийн үйлчлэгийг үзүүлнэ. Одоо ганц хоёр юм чанар муутай юм шалгалтаар илэрдэг. Энийг бол дорн болиулдаг юм байгаамаа. Ийм ч учраас манай эмзэн салбарын эрдэмтэд тэн дотороо манай Доржуулын инх жаргал доктор бол эмийн чанарыг сайжруулах, эмийн эмчилгээнд өөрийн эх орны түүхийд болох эмийн ургамлыг ашиглах талаар нэлээд судалгаа хийж байгаа.